За аялал маань болохоор энэ жилийн хувьд болохоор Христ рүү харах тун уриатаагаар залуу эмэгтэйчүүдээ Христ рүү илүү харахад уриалсан үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг төлөвлөн зохион байгуулж явуулж байгаа. За энэхүү аяллахаа ирээдүйн алсан хараад бидний хүсэж байгаа зүйлүүд болохоор залуу эмэгтэйчүүд маань бие даасан илүү удирдагчид, эмэгтэйчүүд, ээжүүд байхыг бид нэр зорж байгаа. Мөн олон залуу эмэгтэйчүүдэд номлолж явахыг дэмжсэн үйл ажиллагаа хөтөлбөрүүдийг бас хийж байгаа. Тэгэхээр залуу эмэгтэйчүүд маань итгэлтэй бие даасан эмэгтэйчүүд байснаар бүхэл бүтэн ирээдүйд гэр бүлийг бас Христ рүү харсан итгэлтэй гэр бүлийг бий болгож чадна гэдэгт бид итгэж найдаж байгаа. За манай дархан дүүрэгт маань 6 салбар багтдаг байгаа. Үүнд Эрдэнэт, Шин дархан, Хуучин дархан, Сэлэнг, Зүүн хараа, Мөрөн салбар багтдаг. Тэгээд энэ салбаруудаас маань нийт 65 залуу эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд хамрагдаж байна. За нийт удирдлагуудтайгаа нийлээд 96 гишүүн энэ үйл ажиллагаанд оролцож байна. Сүнслэг байдлын хувьд бид галын дэрэгдэх болон итгэлээр халахын үйл ажиллагаанууд зохион байгуулж байгаа. Энэ нь манай залуу эмэгтэйчүүдийн итгэлийг илүү өсгөж байгаа гэж бид нар бодож байна. Энэхүү аялалд оролцсон бүх залуу эмэгтэйчүүдтэй маш их баярлалаа. Энд сурсан тэдгээр бүх зүйлүүдийн амьдралдаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Үнэхээр хэзний ажил урагшилж байна. Дархан дүүрэг гад суулгахын төлөө бүх үйл ажиллагаа маань чиглэгддэг. Өнөөдрийн маань энэ 3 хоногийн гайхалтай үйл ажиллагаа маань ч гэсэн дархан дүүргийг гад суулгах, салбаруудаа тойрог болгон хөгжүүлэх гэдэг энэ том алсын хараанд ороос явж байгаагаар онцлог. Үйл ажиллагааны явцыг харж байхад охтуудын сэтгэл санааны өөдрөг байдал, за тэгээд тэр өртөөчилсөн сургалтууд, за дээрээс нь тэр одоо айлд очиод Монгол ахуудаа танилцж байгаа энэ төргээд бүх үйл явдлууд ингээд ямар нэгэн байдлаар хоорондоо уялдсан бөгөөд охтуудаа уйдаа харгүй бас хөгжүүлсэн байдалтай байгаа нь их таалагдж байгаа. Гал асаагаад галаа тойроод суудаг галын дэрэгдэхээ бас хийгээд тэрэн дээр бас залуучууд маань өөрсдийнхөө асуулт асуугаад гэрчлээ хуваалцаад өөрийнхөө мэдрэмжээ хуваалцаад явж байгаа гэдэг юм уу. Маш одоо гоё нээлттэй үйл ажиллагаа болж байгаад их таатай байна. Бидний яг өчигдөр бас яг ингээд ирээд ингээд нэг удааг байхдаа ингээд цагаан бодоолох өмсөө бүүнөр ингээд боддог ингээд ган дээр яазаад ингээд би минийхээ бодоолохтой насан тэр өмнө амар хөвжөлтөөс ингээд нэгнийхээ ингээд танихгүй байсан ч гэсэн ингээд амар хөрх ингээд гарийнхаа ихийг дараад ингээд амар хөвжөлтэй бүүнөр инээ таниагаад тэр ингээд амар хөрхөнгүүгээл тэр надад амар гоё. Бид дархан хуучин дарханасаа Богоноор ирсэн. Тэгээ Богоноос наашаа цаг хооронд яваад Булган аймгийн нэг амралтын газар ирсэн. Тэгээ анх ирэхэд байгаль нь үнэхээр гайхалтай санагдсан. Тэгээд бидийг ирэхэд өглөөний цайгаар угтаж авсан. Тэгээд өглөөний цайнаас гайхалтай байсан. Тэгээд бид эдийг байгаа хугацаанд хорхог. Тэгээд өдрийн 3 хоолтой бүрнхээр хоолоор бол тастаагаагүй. Тэгээд үнэхээр сонирхолтой үйл ажиллагаанууд бас байсан. Тэгээд талархмаар байгаа зүйл нь болохоор арын албанд ажиллаж байгаа хүмүүстэй минь талархмаар байна. Миний хувьд гэх юм бол чөлөө цаг амар гоё зөв боловсон өнгөрүүлж байгаа. Бид нар амар их чөлөө цаг гарч байгаа. Тэр цагаараа бид нар ингээд спортоор хичээллэх, сакс тоглох юм уу, волейбол тоглож байгаа. Тэгээд энэ бидэрт маш их хүчтэй байх боломжийг олгож байгаа. Тэгээд бид нар болохоор надад болохоор энэ чуулганд явснараа маш их ариун сүнсийг мэдэрж бид бүхэн маш их гэрчлэлтэй болж байгаа. Бид нар ингээд бурхан байдаг гэдэгт итгэж гисэн бид нар ингээд тэр болгоныг нэг анзаардаггүй. Яг ингээд охтуудаараа энэ чуулганд явснараа бид бүхний гэрчлэл улам хүчтэй болж улам их сүмдээ итгэвтэй явж эхэлнэ гэж бодож байна.
Тэгээд энэ хүү 2 өдрийн туршид хамгийн их таалагдсан үйл ажиллагаа гэх юм бол бидний үйлчлэл байсан. Биднийг одоо ийм гайхалтай сүнслэг орчинд ингээд илүү сүнслэгээр хөгжих боломжийг бүрдүүлсэн хамгийн том одоо хүмүүс гэх юм бол манай амралтын хамт олон байгаа. Тэгээд Христ аврагчийн адилаар бид бас бусдад үйлчлэх хэмээх тэрхүү одоо үүргээ үйлчлүүлэн сүнслэгээр орчноод нэг цэвэрлэж чадсандаа бас хөгжилтэй байсан юм уу? Та нар бусдаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн бурхантай үйлчилж байгаа гэдгийг мэдэж болохын тулд буюу бид нэр өчтөр өртөө чигсэх хичээлээр оролцсон. Тэгээд би тэндээс яг номлол хэрэг чухал вэ? Номлолд явснаар бид ямар ажлуудыг хүлээн авах боломжтой вэ? Номлолд явснаар бид ямар олон өөрийгөө таньж мэдэх боломжтой байдаг вэ гэдэг талаар маш их суралцсандаа бас таатай байгаа. Тэгээд бас бид ариун сүмийн хичээлд оролцсон. Тэгээд ариун сүм нь болохоор бид нар ариун сүм явснаар маш олон ажлуудыг хүлээж авдаг гэдгийг бас ойлгож авсан. Тэгээд ариун сүм болон номлолд явах маш олон тийм хүсэл эрмэлзэлтэй болсон. Гэрчлэлийн хичээл надад амар их таалагдсан. Тэгээд яагаад гэвэл би өөрөө шинэ гишүүн болохоор надад нэг тийм хүчтэй гэрчлэл бол байгаагүй. Тэгээд тэрнээс болж маш олон гэрчлүүлэлттэй болсон. Тэгээд энд ирээд хамгийн их таалагдсан зүйлс нь болохоор данс шоу байсан. Яг өөртөө ингээ зохион байгуулаад тэр үед ингээ охтууд ингээ баяртай байгааг харахад яг энэ удирдагчнаар бас чуулганы амжилттай зохион байгуулахад ямар гоё мэдрэмж авдаг талаа авдгийг ингээ амар сайн мэдэрч чадсан. Nice. Энд байгаа бүх хүмүүс нь илдэг сайхан зүйлэн сэтгэлтэй учраас бид бүгдээрээ эвтэй нарт огтын аяллаа эхлүүлж байгаа. Тэгээд миний хамгийн дуртай хэсэг байсан тэр нь болохоор боговч хийсэн хэсэг байсан. Боговч хийхдээ би өөрийнхөө гэр бүлийнх болон өөртөө маш олон боговч ингээд эвлүүлэн хийсэн байгаа. Тэгээд өнөөдөр л ингээ 2 дахь өдөр нь үйл ажиллагаагаар бол ингээ хөдөө аж ахуйтай танилцах байсан. Тэгээд бүгдээрээ тэндээ очиод ингээд хөдөө аж ахуйтай танилцаад айл мэдэр ихийг харсан. Тэнгүүдээ бүгдээр октоудаараа хуваагдаж очиод тэнгүүдээ би эхний ээлжинд нээсэн. Тэгээд оронгуудаа аар уул өрөмөдөр идээ. Тэгээд хайлм хийх үйл явцсан хамгийн их хиллийг нь харсан. Тэгээд дараагийн ээлж минь орох гээд хүлээгээд бид нар гадаагаараа тэгээ Адам молекул идэ тоглоод ер нь бол хамгийн хөвжөлтэйсэн. Тэгээд би энэ ногтын ярил 2020 одоо байгаадаа маш их талархалтай байна. I look up at the stars at night and watch them as they glow. I see the moon.
Тэгээд энэ чуулганд явснараа илүү их ихтгэлтэй болж гэрчлэл маш олон болж байгаа. Тэгээд адилхан сүмд явдаг үе охтуудыг харах үнэхээр гоё байлаа. Тэгээд бидэнд бол чөлөө цаг амирх гарч ирсэн. Тэгээд чөлөө цагаараа унтах үедээ унтаад, тоглох үедээ тоглоод найзтайгаа хөвгчлөлтэй байсан. Тэгээд бид нар өглөөдөө судрын уншилгаа морны ном уншиж байгаа. Тэгээд их олон найзтай болж байгаа. Энэ охтын кампус илүү их олон сонирхолтой, олон гоё мэдрэмжийг авсан зүйлүүдийг авсан. Хамгийн гоё нь болохоор галын дэрэгдэх байсан. Тэгээд галын дэрэгдэхтэр болохоор үнэхээр их сүнслэг, үнэхээр их гоё илчээр дүүрэн тийм мэдрэмжийг авсан санагдсан. Тэгээд тойрд суугаад гал асаагаад төдөг галын өмнө ярилцаж суух мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Бүрийн ажлаар ингээд тайз байсан дээр гараад ич нөгөө үг мөг хэлдэг байхгүй юу? Тэгээ үг хийж дуусныхаа дараа яадаг гэж бодож байна. Иесус Христийн нэрээр амин гэж бид нар залуу эмэгтэйчүүдээ ураагаа уншихдаа би нэг зүйлийг амар ойлгож авсан. Бид нар өмнө залуу эмэгтэйчүүдээ ураагаа байнга уншдаг байсан ч гэсэн яг би өчигдөр залуу эмэгтэйчүүдээ ураагаа илүү сайн ойлгож авсан. Яг тэр залуу эмэгтэйчүүдийн ураа дээр бид нар яг юу хийх ёстой, яг ямар байх ёстой гэдэг маань илүү тодорхой байт юм лээ. Тэгээд ураагаа илүү сайн ойлгож авсан. Тэгээд манай ураад болохоор Христ рүү харагтун гэдэг дуугаа тэгээд тэр дуунаасаа бас ч гэсэн би зөндөө зүйлийг ойлгож авсан. Бид нар Христэд итгэж, Христэд найдаж, Христ шиг болохыг хичээх ёстой гэдгийг ашиглаж авсан. Чадагцамээ төвдөжрөн суугаад энэдэж найдварын хаан Босож хийж божогч шийдэж чамж хүл байхгүй мэт санагдан Очин дэнд олон өдөр хоногийг гонигтай төсхийг харсан Гэвч өөрийнхөө чир хийдэж үнийг мэдгүй Читэвэ дондоросын үеч чаран Урган датагatan Осан дэгурatan чиatan Идинлэр өндөрөсын үеч Урган датагatan Осан дэгурatan Читэвэ Хүмүүс зөвхөн эдгийг юм Гэвч замаалтаж халтаар байна Хэд бороо эргэж хэсэ зогсон Чи хотож ихэл живэж ирж хайн Чамайг өргөх нэгэн хэрэгтэй шүү Алдагаа засах хэрэгтэй гэвч Өөрийн хүчээр хийдэж үнийг чадахгүй Чи тэгвэ өндөрөхийн үгээд чадан Өргөн алдагаатан Босон дэгуралтан чи ядан Идэлэр өндөрөхийн үгээд Өргөн алдагаатан Босон дэгуралтан Чи тэгвэ Чи тэгвэ Чи бүхнийг хийж чадна Чи бүхнийг хийж чадна Чи бүхнийг хийж чадна Чи тэгвэ